Одоо манай Монгол улсын хувьд бол ер нь бол галлагааны улиралтай холбоотой цаг хүүдний улирал галт төмөрийн дуудлага маш их гарч идэг. За Улаанбаатар хотод ялангуяа галлагааны улирал гэсэн гэр орооллын бүсд ер нь ахуй үрээний галт төмөр зөнхөлдөг. Статистик мэдээгээр бол 70-аас 80 орчим хувь нь ерөөсөө иргэдийн самсран болгоомжгүй үйлдэл. Мэдээж иргэдэд нөгөө галын аюулгүйдлийн тухай боловсрол мэдээлэл олох ажлууд бас явагдаж байгаа. Мэдээж энийг дахиж нэлээд сайжруулж хийж энэ дуудлагын тоо багасх боломжтой. Тэгэхээр 70-аас 80% нь самсран болгоомжлог үүдэх нь бол ер нь иргэдэд олох мэдлэг мэдээлэл галын аюулгүйд шаардлага эрхэн хангах талаар илүү их ажиллах хэрэгтэй. За миний хувьд тэр самсран болгоомжлогоос гадна дараагийн нэг чухал зүйл бол одоо дэлхийн өндөр хөгжилтэй галын эрсдэл арай ингээд багтаа болцсон улс орнуудын туршлагаас харахад техник технологи ашиглаж галын аюулгүйд эрсдлээ бууруулах арга илүү үр дүнтэй маш их үр дүнтэй байдаг. Одоо жишээ нь галын утаа мэдрэгч тохиолын систем бол иргэд одоо шинэ унтж байхдаа угаарч нас урагч байдаг юм уу? Насваралтай холбоотой галт төмөр дээр насваралтай холбоотой дуудлага ийм тохиолдлын тог бол маш үр дүнтэй бууруулж байдаг. Яг л иргэд нэг шинэ унтж байхад гал гараад мэдээж утаа гараад эхлэх үед сэрхүү ингээд угаартаад нас урсан тохиолдлууд маш их байдаг. Тэр үед бол галын тохиолын систем бол маш чанга ингээд стандартчилсан дисплейтэй хэмжээгээр дууд тохио өгөхөөр нөгөө иргэд маань сэрээд яралтай гарахаар хэмжээг аваад амнаас хамгаалах боломжтой байдаг. Жишээний тохиолдол заадгийн автомат унтраах систем байна. Иймэрхүү технологийн дэвшлүүдийг илүү их ашиглавал өөрсдийнхөө аюулгүй байдлыг маш бага зардлаар хэм хангачих бүрэн боломжтой. Тэгэхээр иргэдээ одоо байшин барихтаа за гэртээ жалгаа авахгүй одоо утаа мэдрэгч угаарын хэм мэдрэгчүүдийг аваад суурилуулчих юм бол гэр бүлийнх аюулгүй байдлыг хангах маш том хөрөнгө оруулалт болно шүү гэж байна.